За сайн байцгаана уу. За ингээд Украины дайн дэгдснээс хойш 3 жилийн ой тохиолоо 2 сарын 24-нд яг 3 жил болсон байна. Тэгэхээр энэ дайны ойтой холбоотойгоор 2 сарын 24-нд цагаан ордонд G7-гийн уулзалт боллоо. За G7-гийн уулзалтыг Канадын ерөнхий сайд Жастин Трюдо зохион байгуулсан. Яг албан ёсоор очиж оролцсон болохоор Францын ерөнхийлөгч Макроны, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, тэгээд Канадын ерөнхийлөгч Жастин Трюдо энэ гурав байлаа. За бусд нь бол цахим хэлбэрээр оролцсон байх боломжтой. За ялангуяа энэ хуралд бол цахимаар Украины ерөнхийлөгч Зеленский оролцсон байх магадaltaй гэдэг мэдээлэлүүд бол тавьж байна. Яг албан ёсны мэдээлэл бол гараагүй байна. За тэгээд энэ уулзалтан дээр анх удаа Трамп ерөнхийлөгч болсноос хойш Францын ерөнхийлөгч, Америкийн ерөнхийлөгч хоёр бол бит уулзалт бол хийсэн энэ үйл явдал боллоо. За тэгээ энэ дээр бол хэвлэл мэдээллийн хөрөнгө оруулагч нар юу илүү харсан бэ гэхээр Трампын байр суурь ямар байгаа юм бэ? Европын холбооны байр суурийг одоо Францын ерөнхийлөгч гэж харлаа. За тэгээд энэ дээр бол ер нь жоохон тийм зөрчлүүд бол байгаа юм байна гэдэг зүйлийг бол харуулсан бичлэг. За одоо энэ дээр түрүүний бичлэг бол нөгөө энэ дээрээс яриа хийжсэн бол за энэ дээр бол санал дээр суугаад ингээд орондоо ярилцж байгаа юм биш. За тэгээд ээлж ярьчаа. За одоо бол нийл хэмжээг бол сайхан анхаараа. За Макроны бол үгүй хэлж байна. За Трамп сонсож байгаа. За ингээд Макроны яриад дуусах Трамп ярина. За тэгэнгүүт Макроныгийн гарны үйлдэлийг та нараас харна. Одоо шууд ярийн зогсоо тэгээ оролцсон. За энэ юу илэрхийлж байна гэхээр энэ хоёр бол санал зөрөлтөө байна. За мэдээж дипломат уулзалт учраас бол Трамп бол за Макроны бол маш онцгой хүн гэж бол одоо цаашааж ингэж магтчихсэн. За тэгээ яг энэ нөгөө Украины дайны асуудал дээр бол Трампыг Оросыг бол төрөмгийлэгч гэдгийг бол Макроны онцлсон болол Трамп бол за үгүмаа гэдэг тал дээр тийм юм бол биш ээ гэдэг зүйл үндсэн санаа гаргаад за Украины дайн дээр ямар бодолтой байгаа гэдэг дээр бол Макроны бол за эв найрамдлын гэрээ байгуулах ёстой. Тэгээд Украины бат бөх инх тавин хэрэгтэй гэж бол үздсэн болол Трамп бол ер нь бол гал зогсоог үл дэмжинэ. Энэ дээр бол энэ хоёр бол санаа нийлээд байгаа. Гал зогсоохын үрээр гол шаардлага нь мэдээж Украины хор металлын нөөцийг Америк одоо бид нар тусламж өгсөн тэрэнд аавна гэдэг яриагаа тусгаад Зеленский удахгүй одоо Америкт ирж энэ дээр одоо газрын ашигт ховор металлыг нийлүүлэх гэрээ хийн гэдэгт найдаж байна гэдэг энэ зүйл ярьж байгаа. За тэгээд ер нь бол энэ инхийн хилцээр хийгдэх юм бол би Орос руу явж бол Майн баяраар Путинтэй уулзах боломжтой гэдэг юм санааг бас зохиолгосон байж. За Зеленский юуны хувьд бол Макроныгийн хувьд бол энэ дээр бол ер нь бол энэ аюулгүй байдлыг хангаж бол инх тайвны цэргийг бол оруулъя гэдэг зүйлийг дурдсан байгаа. Энэ дээр бол Трамп зааж гээгүй, өгөөч гээгүй. За яг үүнтэй зэрэгцээд юу болсон байж. За энэ хараа Америкийн нэгдсэн улсад Нүүбийн ерөнхий ассамблеийн хурал болсон байж. За энэ дээр бол Украины засгийн газар за Зеленский бол Орос Украин руу давсны буруу шаасан тогтоолыг батлах гэж 2 сарын 24-нд бол батлах гэж үзсэн. За үүн дээр бол 93 улс бол тогтоолыг бол дэмжсэн болвол за нөгөө л дэмждэг улсууд эсэргүүцсэн зарим улсууд бол төвийг барьсан. За төвийг барьдаг улсууд жишээ нь Монгол улс орж байгаа жишээ нь тийм. Энэ дээр хамгийн гол нь нөгөө нэг буруу шаасан энэ одоо юу гэдэг буруу шаасан төсөл нь буруу гэдэг дээр 17 улс дэмждэг юм эсэргүүцдэг юм байна. Үүн дээр нэмэгдээд Америкийн нэгдсэн улс оролцсон байж. За энэ бол их сонин үйл явдал болоо. Ер нь бол Украины дайныг өдөөсөн гэдэг дээр Оросын талыг бол одоо буруутгах дээр Америк бол толгойлдог байсан бол энэ удаагийн ерөнхий ассамблеэр бол Америк эсрэг талтай байр суурь гаргаж ирсэн нь Америкийн нэгдсэн улсын Украин дахь байр суурь бол 100% эргэцэн гэдэг санааг бол бүтэн харуулж байгаа үзүүлэлт бол 24-нд бол гарч ирсэн гэж бол үзэж байгаа. За яг хөө энэ дээр бол нэгдсэн санааг дэмжсэн зүйл нь юу байсан бэ гэхээр дайныг хордон дуусгах гэдэг дээр бол санал нэгдсэн байна. За тэгээд энэ G7-гийн уулзалтай холбоотойгоор Трамп X метад дээр мэдээлэл бол хийсэн юм болсон байж.
За ер нь бол G7-гийн уулзалт болсон. За тэгээд Украины эдийн засгийг өсгөхөд дэмжлэг үзүүлэх болно. Иймээс би Оросын ерөнхийлөгч Путинтэй дайныг дуусгах мөн Америкийн нэгдсэн улс хоорондын томоохон эдийн засгийн хөгжлийн гэрээ хэлцээр хийж байна. За ер нь дайн дуусгах дээр ярина. Тэгээд ер нь эдийн засгийн хамтын ажиллаа эхлүүлнэ. За энэ хэлцээр одоо энэ дээр бол ер нь бол Америк Орос руу ингэж илүү улс төрийн бодлого нь яваад нөгөө талдаа Европын холбоотой байж байгаа энэ хамтрал нь ерөөхдөө зарцаад холдох ийм процесс гарч эхэлж байгаа шүү. За энэ процесс дээр Франц яаж тоглолт хийх вэ гэдэг. За Трамп гинэ Макроны тэгээд Макроныг уруулах талын ганц хөшүүрэг юу вэ гэхээр хоёулаа нийлээд одоо энэ Украины ашигт малтанлыг хоёулаа ингээд хувааж ашиглаад те аль алинд ашигтай гэдэг зүйл дээр тохиролцоог хийх юм болвол Макроны Америкийн талд орно. Ингэх юм бол ер нь бол нэг талаас Орос Украины газар нутгийг аавна, нөгөө талдаа байгалийн баялагийг Америкийн нэгдсэн улс төргөөтэй Франц улсууд бол хуваах ийм процесс явах магадлал ирээдүйн зураглал харагдаж байна. За энэ дээр бол мэдээж Зеленскийн шийдвэр харна. Зеленский өөрөө зүтгэж байгаад бус тусад энэ шахалтаар ерөнхийлөгч унах уу эсвэл бол шахалтанд нь ороод Америкийн нэгдсэн улстай одоо ашигт малтуулаа нийлүүлэх гэрээ хийж одоо үлдсэн газар нутгаа авч үлдээж аюулгүй байдлаа хангах одоо эдийн засаг одоо энэ дээр ярьж штэ тий. Эдийн засгийн түншлэл Америкийн ард иргэд Украинд илгээсэн хэдэн 10 тэрбум долларын цэрэг санхүүгийн тусламжийг нөхөн сэргийх боломжийг олгохын зэрэгцээ энэ хатуу хараал идсэн дайн дуусах үед Украины эдийн засгийг өсгөхөд дэмжлэг үзүүлэх болно. За дайнаа дуусгачихъя, хурдан дуусгая. Тэгээд дараагийн ажилд ороод би та нараас ашиг нолтон гэж хараад эдийн засгийн сэргээе гэдэг юм явж байна. Тэгэхээр ер нь бол энэ явах юм бол дараагийн гол тоглогч нар Америкийн хамтрал Орос гэж явах уу? Эсвэл бол Америк Орос нөгөө талдаа ороод Европын холбоо Украинад дэмжсэн хоёр талтай ингэсэн улс төрийн байлдаа явах уу гэдгийг бид нар дараагийн шийдвэрээр ер нь харахад үлдчих шиг байна. За тэгээ энэ шийдвэрээс хамаарат өчигдөр юу болсон бэ гэж. За зах зээлүүд бол ер нь дөргөлд орж ирж байгаа шиг байна. За $10 индекс бол өсөлт үзүүлсэн. Харин энэ хувьцаанууд уналтанд орсон. Жишээ нь энэ Google-ийн хувьцаа өчигдрийн хувьд бол өнөөдөр гэсэн үг шүү дээ. Энэ G7-гийн Трампын мэдээлэлээс олж за жишээ нь 184 94-тэй байсан бол 179 руу орсон байна. Биткойны ханш сүүлийн хэдэн сарынхаа доод ханшинд ээж $89,000 руу орж иж унлаа. Бүр $88,000 руу унсан. Энэ бол ерөөсөө G7-гийн уулзалтан дээр Трампын хийсэн мэдээлэл бодлоо Европын холбоог зочруулсан энэ хүү ойлголтууд нь зах зээл дээр ийм тодорхойгүй байдалд оруулж ерөөдөө уналтуудыг үзүүлж байгаа шүү байна. Тэгээд цаашдаа та нар энэ хүү мэдээллийг манай сувгуудаас сонсоорой гэж хэлье.